За тэгээд яг ингээд шалтгаан нөхцөлийг маш сайн тодорхойлж гаргах ёстой л дээ. Ийм зүйл болсон учраас ингээд ухраад байна гэх тээ. Тэр чинь нарийн шалгуур ингээд байж байгаа байлтай үлээ. Тэгээд эцсийн дүнд нөгөө бидний хит сурч байгаа гэдгийг чинь ерөөсөө энэ олон улсын байгууллагууд тогтоогоод байгаа шүү дээ. Тэнд чинь нэг багш байгаад байна шүү дээ. Багш нь хүүхдүүдэд нөгөө дүүн тавьдаг шиг ингээд улс орнуудад дүүн тавихаар манайх ингээд ерөөсөө ингээд нэг 4 жилийн интервалтаар бүр шувтаа эп авч байгаа байхгүй эп бүр 100% доройтсон гэсэн үг шүү дээ. Хэвлэл эрхчлөө. Тэгэхээр энэ хууль гарснаар хэвлэл эрхчлөө дээрдээд нөгөө энэ эндийг сайжрах эсхийг бол би сайн ойлгохгүй байгаад энэ. За тэгээд энд бол ингээд нь шүү дээ. Хууль хоорондын уялдааг хангаагүй байна гэсэн агуулга одоо түрүүн та бүхэн энэ хууль зүйн дүгнэлтэн дээр зүрээд байна л да. Монгол улсын үндсэн хууль бусад хууль олон улсын гэрээний хүрээнд дахин нягтлж тэгээд хууль хоорондын уялдааг хангах зүйтэй байна гэд. Ингэж За, үг хэллээ. За баярмаа гүшүүн. Тийм байгаад байгаа. Тэгээд энд бас нэг асуулт байна. Энэ хуулийн 6-гийн 5 дээр төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчт хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгаалan сурталчлуулах бол хэвлэл мэдээллийн байгууллагыг хууль заасны дагуу сонгон шалгаруулж гэрээ байгуулнаа гэсэн. Энэ заалтыг би жоохон гайхаад байна л да. Энд ч одоо яаж шалгаруулах юу гэсэн ч үгүй. Тэгээ ерөөсөө нөгөө одоо сам сибер режиссер гэдэг одоо орсоор бол хүн болгон сэтгүүлч хахан болчиход байгаа нэг талаасаа. Гэхдээ эн чинь жижиг сэтгүүлч, том сэтгүүлч гэдэг шиг жижиг сэтгүүл зүй, том сэтгүүл зүйч гэдэг шиг бараг өчнөө олон сэтгүүлчд байна шүү дээ. Хөөрхийн нэг студ байгуулаад түүгээрээ ингээл сэтгүүл зүй ажлыг хийгээд байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэр бүхэнд энэ сэтгүүл зүй ажлыг эрхлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах боломж нь хаагдчих юм шүү. Энэ тендерээр нөгөө том акулууд нь ороод нөгөө сэтгүүл зүй хийхийг ядж байгаа тэр сэтгүүлчд орох болцоогүй болоод энэ үйл ажиллагаагаа явуулах эрх нь хаагдах юм шүү гэдэг нэг ийм. За оюун санхны алтан гэрэл сайд хариулъя. Одоо нээлттэй болохгүй л энэ сомжлуулалт гэдэг юмыг оруулж ирж байгаа. Одоо бол ерөөсөө жижиг гэлтгүү, том гэлтгүү тухайн төрийн өмчт компани болон төрийн байгууллагын улс төрчтэй хэн ойрхон байна, хэн итгэж тэр хүмүүс л ингэ яваад байгаа харилцаа. Өөрөөр хэлбэл одоо тэр жижиг том аль алинд нь хамааралгүй яваад байгаа харилцааг нэгдүгээр дийлт тод байлгаа гэж. За энэ чи дагнсан редакцууд байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр сайн бичдэг, хуулийн чиглэлээр сайн бичдэг ч гэдэг юм уу. Энэ шалгуур тогтоох юм бол бид нар тэр дараагийнхын зүйлд нь ингээд оруулаад өгсөн. Тэгэхээр индекстэй холбоотой асуудал яаж сайжрах юм бэ гэж асууж. Бид нар жишээлбэл энэ хуулийн хилцүүлгийн хүрээнд хоёр тэр хил хязгааргүй сэтгүүлчид бас нэг төрийн байгууллага хоёр олон улсын байгууллагатай хилцэл хийсэн. Дахиад энэ хүний эрх хуулийн чиглэлийн олон улсын байгууллагын шинжээч ирээд дүгнэлт гаргасан. Энэ болгоны маань дүгнэлт бидний хийж байгаа оролдлого энэ бүх зүйлүүд репорт болоод гарах байхаа. За тэгээд дээрээс нь сэтгүүлчд эрүүг толбож байгаа статистик буураад энэ олон зүйлүүд нь хууль эрэг нөлөөлөө ирэхээр За ажлын хэсгийн 7 дугаар микрофон. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн Шаравд орж байгаа нэмэлт хариулт өгнө. За баярмаа гишүүний асуултанд бас нэмж хариулъя гэж бодож байна. Ер нь хэвлэл эрхчлөөний индекс ягаад одоо 54-т байснаа 100 гараад ингээд их хол хэлбэлзээд байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр 2015 онд Монгол улс энэ хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага гэдэг энэ байгууллагыг байгуулсан. Энэ явдал бол хэвлэлийн эрхчлөөний индекс ийм одоо огцом урагшлахад бол нөлөө үзүүлсэн гэж бид үздэг. Ер нь өөрийн зохицуулалтын байгууллагыг аль ч улс орн тийм амархан байгуулцдаггүй. Салбарынхан үзэл бодол өөрсдөө нэгдэж энэ байгууллагыг байгуулах нь бол хамгийн хүнд асуудал байдаг. Харин Монгол улсад бол энэ одоо маш амжилттай байгуулж чадсны нь бол тэр индексийг одоо гаргахтаа бол харгалзан үзсэн байдаг. Сүүлийн жилүүд бол харин хэвлэл мэдээллийн одоо энэ үйл ажиллагаанд төрийн оролцоо ялангуяа өнөөдрийн бидний яриад байгаа. За гүйцэж хариулъя. Сүүлийн жилүүд бол энэ индекс эргээд их унж байгаагийн нэг гол шалтгаан бол төрөөс их хамааралтай хэвлэл мэдээллийн одоо салбарын хөгжил бол хэд хамааралтай болж байгаа. Ялангуяа төрийн бүх шатны хэвлэл мэдээллийн байгууллагуудад энэ одоо
үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх байдал их хавтгаж газар авж байгаа. Одоо хөдөө орон нутагт бол аймгийн төвөөс гадна сум руу, ус зарим аймагт бол засаг даргын тамгын газрын дэргэд одоо хэвлэл мэдээллийн орон нутгийн өмчт аж ахуйн нэгж хүртэл байгуулагдаад тендерт оролцоод хэвлэл мэдээллийн бүхэл бүтэн том баг ажиллуулад тэр аймагт бол хараат ус жижиг хэвлэл мэдээлэл оршин тогтнох ямар ч боломжгүй болж байгаа ийм байдлыг бол бас энэ индекс одоо харуулж яах гэж үзэж байгаа.